Сайн байцгаана уу бэлгэн мэдчилж байна. Энэ удаагийн дугаараар та бүхэндээ би булчин уур үйл явц болон түүний адал явдал гэдэг видеоныхоо дараах суурилыг төлөвлөж байна. Энэ видеоор та бүхний хүсэлтээр та бүхэнд секс болон сексийн амьдрал булчин уур үйл явцад ямар нөлөө үзүүлэх юм бэ гэдэг талаар товч мэдээлэл хүргэе гэж бодлоо. Энэ сэдвээр эхлэхээ өмнө та бүхэнд ганц хоёр сонирхолтой мэдээлэл дурдахад жишээ нь хүн нэг цаг секс хийх юм бол 300-аас 350 калори дунджаар шатаадаг. Үүнээс гадна судалгааны үндслээрээс харахад 7 хоногт 1-2 удаа секс хийдэг хүмүүсийн эрүүл мэнд болон дархлаа нь бусад өшөө бага хийдэг хүмүүсээс хамаагүй илүү байдаг гэж гарсан тиймэрхүү судалгаануудыг би бас уншиж байснаа ташимт хэлмээр байна. За одоо буцаад яг зөвхөн фитнес залуучуудад зориулахад спортоор хичээл булчингаа ургуулж өсгөх гээд байгаа залуучуудад секс яг ямар нөлөө үзүүлдэг юм бэ талаар товчхон мэдээлэл хүргэе. Ерөнхийдөө бол хүн секс хийсний дараа хүний биед олон төрлийн гормонууд ялгардаг бөгөөд пролактин гэж ярьдаг гормон ялгардаг. Эдгээр нь болохоор булчинг тайвшруулдаг. Бас нервний системийг тогтворжуулдаг. Өөрөөр хэлбэл та хэтэрхий стрессцэн байх юм бол сексний дараа ерөнхийдөө стресс гормон буюу кортизол бол багасдаг. Тэр допамин гарч ирснээсээ болоод багасдаг. Тиймэрхүү зүйлүүд бол судалгаагаар бол батлагдсан. Тэгээд үүнээс гадна сексний дараа болон секс хийж байх үед биеийн температур дээшилдэг. Үүний үндслэлээр эдгээрх нь юунд хүргэдэг вэ гэхээр та ерөнхийдөө тайвширч нойрмог болох, сайн унтаж амрах тиймэрхүү байдлаа бэлэн болдог гэсэн үг. Тэгээд үүнээс гадна бас ташимд хэлэхэд секс хийх болон хийсний дараа таны биеийн цусны эргэлт маш сайжирсан байдаг болохоор ерөнхийдөө энэ нь булчин нөхөн сэргээхэд бас сайн эерэг талтай гэсэн үг. За тэгээд хүмүүс залуучуудын гол асуусан зүйлүүд нь болохоор яг секс хийж байхдаа болон үрийн шингэнээ ерөнхийдөө тестостеронтой андуурч их асуултууд асууж ах шиг байсан. Тийм болохоор та бүхэндээ давтаад хэлэхэд үрийн шингэн бол ямар ч тестостеронтой холбоогүй, тэнд ямар ч тестостерон байхгүй. Тийм болохоор залууч эрчүүдтэй хандаад хэлэхэд үрийн шингэнээ гадагшлуусаасаа болоод тестостерон нөө алдаад байгаа гэж ойлгож болохгүй гэж бас давхар хэлмээр байна. Үүний ташрамд хэлэхэд үрийн шингэн яг юунаас бүтдээ юм бэ гэх юм бол үрийн шингэн гэдэг энэ шингэнийхэн зөвхөн нэгэн хувь нь эрийн эдис байдаг. Эрийн эдис гэхээр бас тестостерон биш. Тестостерон бол зөвхөн гормон шүү дээ. Эдис нь болохоор биднийг хүн бий болгодог тийм эдис нь гэсэн үг. Үүнээс гадна үрийн шингэн дотор жимсний хүчил орсон байдаг. Бас тэгээ янз янзын минералууд байдаг, бас уураг байдаг. Минерал дээр дурдах юм бол ялангуяа цайр, зис, кали, кальц орсон байдаг. Тэгээд минералын нийт хэмжээ нь ерөнхийдөө 5 мг байдаг. Уурганы тал дээр ярих юм бол хүн нэг удаа секс хийсний дараа алддаг шингэн дотор тэр нь 2-оос 10 мл байдаг. Тэрний дотор зөвхөн 6 мг уураг байдаг. Тийм болохоор та бүхэн бас энийг уураг ихтэй зүйл гэж андуурч болохгүй, эсвэл уурга алдаад байна гэхээр айж имэх ямар ч шаардлагагүй гэж бас зөвлөмөр байна. За сонирхолтой бас нэг судалгааны талаар дурдах юм бол ерөнхийдөө бол яг секс хийсний дараа пролактин ялгарснаас болоод эрэгчүүдийн биеийн дэх тестостерон 30 минутын хэмжээнд багасдаг. 30 минутын хэмжээнд ундаг гэсэн үг. Унахдаа яг хэдэн хувь ундаг гэдэг нь бол сайн батлагдаагүй байгаа. Ямар ч байсан ундаг гэдэг нь бол батлагдсан. Тийм болохоор хүмүүс ерөнхийдөө бодохдоо секс хийхгүй байгаад байх юм бол илүү их биедээ тестостерон тээж өгөх юм байна. Тийм болохоор тамирч илүү их хүчтэй хэдэ байд юм байна гэж тиймэрхүү төсөөлөл андуурл их гардаг. Тэр нь бол ихтэй бас худлаа гэж та бүхэнд хэлмээр байна. Ерөнхийдөө тогтмол секс хийдэг хүмүүсийн тестостероны хэмжээ бол илүү их байдаг. Яагаад гэхээр 30 минут тестостероны хэмжээ багассан үед хүний бие цаанаасаа тэр тестостероныхоо хэмжээг буцаад нэмэгдүүлэхийн тулд тестостероны ялгаруулалт идэвхждэг гэсэн үг. Тэгэхээр та ялгаруулалтаа байнга идэвхжүүлээд байх юм бол тестостероны хэмжээ аяндаа бол ихснэ гэсэн үг. Тэгэхээр залуучуудаа дахиад давтаад хэлэхэд яг бэлтгэлийнхээ өмнө секс хийхгүй бол ерөнхийдөө бол булчин уурах үйл явцад бол ямар ч тийм сөрөг нөлөө байхгүй, харин ч эсрэгээр эрүүл мэндэд болон сайн амарснаасаа болоод булчин тайвширч амрах, тэгээ булчин хурдан нөхөн сэргээх гэх мэтчлэн маш олон эерэг талтай. Тийм болохоор та бүхэн тэр тал дээр бол санаа зовоод айгаад имээгээр ах зүйл байхгүй. Үрийн шингэн бол
уураг ихтэйч биш, тестостеронтэйч биш шал ондоо зүйлийг та бүхэндээ товч тайлбарлалаа гэж бодож байна. За дараагийн видеогоор уулзцгаая. Амжилт.